Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийх айлчлалын тов тодорсон байна. За үүнтэй холбогдуулан бүгд найрамд Хятад ард улсын гадаад харилцааны яамнаас зохих мэдээллийг өгсөн байна. За тухайн мэдээлэл дурдсанаар лав гарагийн мэдээлэлээр Хятад 3 өдрийн төрийн айлчлалыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хийнэ гэж мэдгдсэн байна. За энэхүү мэдээллийг цааш нь дурдах юм бол бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпиний урилгаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Ж. Трамп 5 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Хятадд төрийн айлчлал хийнэ гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Хятадын дарга Ши Жинпинтэй худалдаа, хиймэл оюун ухаан, Ираны асуудлаар яриа хэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм байна. За мөн Бээжинг Ирантай холбоотой нөлөөгөө ашиглан Вашингтонтой яриа хэлцээ хийхэд нь Иранд шахалт үзүүлэхийг Америкийн нэгдсэн улсын зүгээс хүсэх ийм найдлага тавьж байгаа нь энэхүү одоо яриа хэлцээний бас нэгэн чухал үе шат болох юм байна. За хоёр улсын хувьд худалдаа хөрөнгө оруулалтыг харилцан хөнгөвчлөх форумуудын талаар тохиролцох юм байна. За мөн бүгд найрамд Хятад ард улсыг Боинг онгоц Америкийн хөдөө аж ахуй эрчим хүчтэй холбоотой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зүйлүүдийг бол тухайн үедээ зарлана гэж найдаж байгаа гэж Америкийн албаныхан мэдэгдэж байгаа. За мөн талууд худалдааны зөвлөл болон хөрөнгө оруулалтын зөвлөлийн төлөлгөөг уулсдаар албан ёсоор зарлж магадгүй юм байна. Гэхдээ эдгээр механизмыг хэрэгжүүлэхийн тулд дараагийн боловсруулалтыг хийх дараагийн хүчин чармаалтыг явуулах шаардлагатай гэж албаны хүн хэлсэн байна. За хоёр улсын хувьд худалдааны дайн өрнөсөн ийм байдалтай байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифаар далайлах бодлогынхаа хүрээнд бүгд найрамд Хятад ард улсад үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнд өндөр татварыг ногдуулсан. За үүний хариуд Хятадын зүгээс хариу арга хэмжээ авч тус улсад одоо нийлүүлж байгаа газрын хавар элемент зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтамлынхаа одоо экспортыг хязгаарлах юм бодлогыг баримталсан. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын өндөр технологийн аж үйлдвэрт гол нөлөөллийг үзүүлж байсан учраас талууд харилцан одоо буулт хийж хэлэлцээрүүдийг байгуулсан. За харин энэхүү хэлэлцээрийг эвлэрлийн одоо хэлэлцээрийг сунгах талаар талууд бас хэлэлцэх боломжтой. Гэхдээ энэ 7 хоногт уг хэлэлцээрийг сунгах хэсэг нь одоогоор тодорхойгүй байна гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За мөн Трамп ерөнхийлөгчийн хувьд Си Цзиньпин даргатай тогтоосон харилцаагаа олон удаа магтан сайшааж байсан. За хоёр улсын удирдагчдын хоорондын дипломат ажиллагаа бол эрчимтэй явагдаж байгаа гэж Трампын зүгээс үзэж байгаа. За мөн хоёр улсын харилцааг эерэг гэж тодорхойлсон. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд бол дэлхийн улс төрт ихээхэн нөлөөтэй болж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улстай зөрчилдөөнд ороод байгаа зарим улсуудад бол нөлөөлөх эдийн засгийн болон бусад одоо чадвартай болсон. За тухайлах юм бол бүгд найрамд Хятад ард улсын хувьд Ираны газрын тосыг гол худалдан авахч байгаа. За тэр нутгаараа бол Ираны бодлогод нөлөөлөх Америкийн нэгдсэн улстай яаралтай одоо яриа хэлцээ өрнүүлэх энэ одоо зүйлд бол шахалт үзүүлэх эдийн засгийн хүчин чадвах хөшүүрэг бол бүгд найрамд Хятад ард улсад байгаа. Гэхдээ хоёр тал бол энэ асуудал дээр тохиролцоонд хүрэх гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Бүгд найрамд Хятад ард улс Америкийн нэгдсэн улсын хувьд худалдааны тариф, за мөн Бээжингийн Ирантай харилцаа, Хятад улс өөрийн дутаг дэвсгэрийнхаа нэг хэсэг гэж үтсээр ирсэн Тайваны асуудал зэрэг олон асуудал дээр маргаантай зөрчилдсөн хэвээр байгаа. За тэгэхээр энэхүү одоо айлчлалын хүрээнд энэ зөрчил маргалдааныг хэрхэн одоо шийдвэрлэх нь анхаарал татаж байгаа юм. Америкийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли хэлэхдээ энэ айлчлал бол маш их бэлэгдлийн ач холбогдолтой айлчлал болно. Гэхдээ мэдээж хэрэг ерөнхийлөгч Трамп хизээч зөвхөн бэлэгдлийн зорилгоор айлчлал хийхгүй Америкийн ард түмний төлөө ерөнхийлөгч маань Америкийн нэгдсэн улсын нэрийн өмнөөс илүү сайн яриа хэлцээ хийн гэж найдаж болно гэж сэтгүүлчид хандан хэлсэн байна. Дональд Трампын хувьд 3 дугаар сарын сүүл эсвэл 4 дугаар сарын эхээр Хятад айлчлагаар төлөвлөж байсан ч гэсэн Ираны дайн үүснэнтэй холбогдуулан айлчлалаа хойшлуулсан. За мөн энэхүү айлчлал нь 2017 оны 11 дугаар сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан анхны бүрэн эрхийн хугацаанд Хятад айлчнаас хойш бараг 10 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Бээжинд хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм байна. За Трамп айлчлалынхаа хүрээнд ухтан явах ёсолд оролцсон юм байна. За мөн Ши Жинпин даргатай ганцаарчлсан уулзлагын дараа нь Бээжингийн Тэнгэрийн сүмийг үзэхээр төлөвлөж байна. За пүрэв гаргийн орой Трамп төрийн хүл авалтанд оролцсон Баасан гарагт явхаасаа өмнө Ши Жинпинтэй ажлын үдийн цог барина гэж цагаан ордны зүгээс мэдээлэл хүргэсэн байна.